За сайн уу юу яцгаана? Хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгээр 2021 онд нээлттэй хийжсэн Nothing Serious хэмээх нэртэй романс төрлийн киног хураангуул үзцгэх болно. Ингээд бичлэгээ хүлээн авч үзсгэн үү? Манай энэ удаагийн бичлэгийг олон улсын спортын компани хамтран үргэж байна. Хэрв та 18 нас хүрсэн бол доорх сэтгэгдэл хэсэгт байршуулсан холбоосоор орж манай сувгийн D-Recaps гэсэн урамшууллын кодыг ашиглаад урамшуулал авах боломжтой. Энэ бүсгүй бол манай киноны эмэгтэй гол дүр. Түүний нэрийг Жион гэдэг бөгөөд тэрээр аавынхаа нарийн бовны жижиг Кэм мухлагт. Аавтайгаа хамтдаа ажилладаг 29 настай ганц бие бүсгүй. Харин энэ залууг Пакури гэдэг тэрээр сэтгүүл болон нийтлэл бичдэг хэвлэлийн газар ажилладаг 33 настай ганц бие залуу. Хэдийгээр ганц бие гэлээч гэсэн хамтдаа ажилладаг Йонхи гэдэг нэртэй бүсгүйтэйгээ мэрсэр уулздаг бөгөөд удахгүй Йонхид үерхэх саналаа тавихаар бэлдэж байгаа нэгэн. Ингээд энэ өдөр эдний захирал ажилчидтайгаа хуралдаад. За залуусаа манай сэтгүүл ерөөсөө зарагдахгүй байна. Шалтгаан нь бид нар сексийн тухай нийтлэлд ерөөсөө бичихгүй байна. Өмнө нь манай сэтгүүлийн сексийн тухай нийтлэл бичдэг байсан сэтгүүлч ажлаасаа гарснаас хойш манай сэтгүүл үнэхээр зарагдхаа болчихлоо. Тийм учраас та нарын хэн нэг нь сексийн талаар нийтлэл гаргах хэрэгтэй байна. Хөөе, Пакури, чи одооноос спортын талаар биш, харин сексийн талаар нийтлэл гарга гэж хэлээд Пакуригээр секстэй холбоотой нийтлэл бичүүлэхэр болдог. Тэгтэл Пакури захирлаа. Би энэ сэдвэр чинь юм бичиж чадахгүй штэ. Би чинь ганц би ир хүн. Бас дээрэс нь би энэ харилцааны талаар сайн мэдэхгүй гэж хэлээд хит хэдэн удаа татгалздагч захирлынхаа базаанд нь ороод өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Ийхүү сексийн тухай бичих үүрэг даалгавар авсан тэрээр хамтдаа ажилладаг Йонхи дээрээ очиод Йонхитэй багхан сэтгэнэнгүүтээ Йонхид хоёулаа хамтдаа орой жүжиг үзэх үү гэж хэлтэл Йонхи хөөе Пакури одооноос хоёулаа дахиж харилцаа болио. Би найз залуутайгаа буцаад эвлэрчихсэн гэж хэлээд Пакуриг орхингуудаа найз залуутайгаа уулзахаар гардаг. Үүнээс нь болж Пакури сэтгэлээр унаад оройн нь нэг найзтайгаа уулзаж хамтдаа харигтаад. Тэр найздаа Йонхи болон захирал хоёроо хоёуланг нь хоолтол нөгөө найз нь хөгшөө чамд л гэж хэлэхэд найз залуутай охтууд найз залуутайгаа муудалцсан үедээ л чам мэтийн ганц би залуусаар хань татдаг байхгүй юу? Чи одооноос наад Йонхиг мартаад өөр хүнтэй болцож эхлэе. Тэгжижил чи жинхэнэ хайр дурлалыг өөрийнхөө биеэр мэдэрч тэр сексийн талаар нийтлэлээ бичиж чадна шүү дээ. Ер нь чи одооноос эхэлж энэ болцооны аппликейшнийг ашигла гэж хэлээд утсан дээр нэг болцооны аппликейшн татаж суулгангуудаа Пакуригийн зургийг нь авч шинэ бүртгэл нээж өгөөд болцооны аппликейшнийг яг яаж ашиглахыг зааж өгдөг. Харин нөгөө талд Жионч муу ялгаагүй найзуудтайгаа арх хууж ганц би яваадаа сэтгэл дундуур байгаа тухайгаа хэлтэл нэг найз нь танаа экс ч удахгүй хормоо хийх гэж байгаа юм байна л штэ. Хүмүүс хормоо хийж болоод тахад чи ганц би явсаар байна гэж яг юу байсан? Одооноос хүн амьтантай танилцсан. Ер нь энэ болцооны аппликейшнийг ашигла гэж хэлээд утсан дээр нь өнөөх болцооны аппликейшнийг татаж өгдөг. Тэгтэл Жион би наад болцооны аппликейшнийг чинь ашиглахгүй. Харин өөрийнхөө биеэр өөртөө таалагдсан залуу дээр очиж танилцсан гэж бардам ам гараад маргаашнаас нь эхэлж эрэгтэй хүмүүстэй танилцах алхмуудыг зоригтой гэх чинь хийж эхэлдэг. Тэрээр эхний өдрөө жимд бүртгүүлээд фитнесийнхээ дасгалжуулагч залууг хармагцаа түн дээр очиж танилцаад оройн хоолнд уртал өнөөх дасгалжуулагч залууг гинэтхэн ээжигээ дуудаад ээжигээ ирсний дараа ээжээсээ ээжээ би өнөөдөр оройн хоолоо гадуур идэж болох уу гэж суугаад манай Жионы дургуг нь хүргэждэг. Тэгээд маргааш нь Жион номын клубд бүртгүүлээд номынхон клуб дээр иртэл тэнд нь дандаа л эмэгтэй хүмүүс ирчихсэн байдаг ба. Жион за энэ ч бүтэхгүй нэ гэж бодоод уулан даврагчдын клубд бүртгүүлээд нэгэн өдөр уул хадаар алхаж явах үедээ нэг нүдний шилтэй залуутай танилцаад удалгүй нөгөөх залуутайгаа болцож бариад өнөөх залууга энэ хүн л миний заяаны хань байх гэж бодох үедээ газар унагсан төрөвчнээс нь гэр бүлийнхэн зургийг олж хараад өнөөх залууга чигтэд зодоод хөөж явуулдаг. Энэ мэтчлэн Жион тогтмол бүтлгүүтэж явсаар нэгэн орой найзынхаа татаж өгсөн өнөөх болцооны аппликейшнийг нь оролдож үзэхээр шийдээд болцооны аппликейшнийг оролдож байгаад манай Пакуритэй матч болоод Пакуритэй юм бичтэл Пакури найзынхаа зөвлснөөр Жион руу нүцгэн зураг явуулаад хөөе хөөрхнөө хоёулаа уулзъя. Би чангст жигэн балааруулна. Би чамд яг яаж бавдгийг бүтэн үзүүлнэ гэж 9 шидийн бичсээр хагаад цаг товлоод маргааш нь уулзалтаар болцоочдөг. Тэгээд маргааш нь Пакури Жионтой уулзахаар товлсон газараа төрүүлж ирээд
Жионыг хайж явтал Жион автобуснаас бууж ирэнгүүтээ Бакурийг харж таниад түн дээр ирж мэдлэнгүүтээ би сар болгоны ихээр цусаа хандуулдаг боломжтой юм л та. Одоо явж цусаа хандуулах гэж байна. Хоёулаа хамтдаа явъя гэж хэлээд эмнэлэг орж цусаа хандуулангуудаа би цусаа хандуулсныхаа дараа гомь иддэг боломжтой юм л та. Хоёулаа хамтдаа явж гомь идье гэж хэлээд гомингийн газар дагуулж ирэнгүүтээ хоёр аяг гомь болон нэг шил сөөжүүд захиалаад Бакурийг гайхтлан гомингоос сорж идээд араас нь сөөжөгөө бас гайхтлан уугаад хөөй Бакури чи яг яах гэж энэ болцооны аппликейшнийг татсан бэ? Чиний гол зорилго чинь яг юу вэ? One night уу? Би өмнө нь нэг ч удаа иймэрхүү болцооны аппликейшн ашиглаж байгаагүй л дээ. Гэхдээ энэ удаадаа цагийг хөгжилтэй өнгөрөөе гэж бодоод бас дээрэс нь бусад хүмүүс шиг one night хийж үзтiim үү гэж бодоод ашиглаж байгаа. Ер нь хоёулаа хамтдаа буудал орж энэ өдрийг арай өөрөөр өнгөрөөцгөөх үү гэж асуудал Бакури тгийч гэсэн юмгүй бас үгүйч гэсэн юмгүй Жион руу харж байгаад хамтдаа буудал ороод өдөржингөө бавлцж жагаад шөнө нь буудлаас хамтдаа гарч ирцгээдэг. Тэгээд Жион Бакурид чи саяны буудлын тооцооны тал төлбөр дээр нь өдөр эзэн гомгийнхоо мөнгийг нэмээд надад өгөөрэй. Би өнөөдрийн тооцоонуудыг дандаа л ганцаараа хийсэн шүү гэж хэлтэл Бакури. Өө тэгин би төлөлгүй яах вэ? Чи дансныхаа дугаарыг над руу мессежээр явуулчих. Харин хоёулаа дахиад уулзаж болох уу гэж асуудалж Жион нэг ч үг хэлэлгүй зүгээр л инээмсэглэж байгаад Бакуриг орхиж явдаг. Үүний дараа Бакури гэртээ хараад Жионтой танилцсан цагаасаа эхлээд хоёр тишгээс салан салах хүртлээр дунд нь яг юу болж өнгөрсөн бас яг юу хийцгээсэн гээд бүх зүйлсийг нэг нэгэнгүү бичиж тэмдэглээд маргааш нь захиралтай үзүүлэлт захирал нь хүүшээ чиний нийтлэл үнэхээр юр бус юм байла. Надад таалагдсан нийтлэл энгийн хүмүүс таалагдахад гарцаагүй. Гэхдээ надад асууж лавлах нэг зүйл байна. Чи энэ нийтлэлийг яг өөрөө санаанаасаа зохиж бичсэн үү? Аль эсвэл чи энэ нийтлэл дээр гарч байгаа охинтой болцооны апаар танилцаад уулзсан юм уу? Ягаад чи бүү мэд. Энэ нийтлэл дээр гарч байгаа залуу чамтай хитрхи адилхан санагдаад байна. Тийм болохоор захирал нь чамд нэг зөвлөгөө өгье. Чи тэр охинтойгоо дахиад уулз. Бүр тоогтмол уулз. Тэгж байж л чи энэ нийтлэлийг үргэлжлүүлж бичиж чадна. Харин би чиний энэ нууцыг хүнд ч дэлгэхгүй заа юу гэж хэлээд Бакуриг Жионтой дахиж уулзахаас өөр аргагүй байдалд оруулдаг. Үүнээс нь болж Бакури бороотой нэг өдөр Жионыг нэгэн пабд ураад ирснийхэн дараа өөрийнхөө бүтлгүй хайр дурлалын талаар эхэлж ярьж өгөөд дараад нь Жионоор бүтлгүй хайр дурлалын талаар бас яриулж аваад улмаар согтодлоо уугаад маргааш нь буудалд хамтдаа сэрцгээдэг. Тэгээд Бакури Жионд "Өө юу вэ? Би энд юу хийж явж байгаа юм бэ? Би ингэж яваад байдаг хүн биш шүү. Чи намайг согтуу байхад дагуулад ирсэн юм уу?" гэж хэлтэл Жион "Чи одоо ямар сонин залуу вэ? Өнгөрсөн шин чи өөрөө л хамтдаа хоны би нэг эвтэйхэн буудал мэднэ. Хоёулаа хамтдаа явъя гэж гуйсаар хагаад надтай хамт энд ирсэн биз дээ" гэж ууртаа хэлээд буудлын өрөөнөөс хоорондоо хэрэлдэж гарцгаадагч. Шөнө нь яг энэ буудал руугаа үнсэлцэж орж ирцгээгээд нэг хэсэгтэй л арай л дэндвэх бүтэн бавалццаадаг. Ингээд энэ мөчөөс хойш энэ хоёр тоогтмол шоодож ихэнх тохиолдолд хамтдаа хондог болцгооч. Бакури Жионтой өнгөрөөсөн хорон мөч бүрээ нэг нэгэнгүү тэмдэглэж өнөөх нийтлэлээ бичсээр нийтлэл нь сошиал орчинд хөөрхөн ирчийг аваад хэдхэн хоногийн дотор 5-600 мянган уншигчдтай болоод уншигчд нь эхнээсээ энэ хоёрын танилцсан болцооны аппликейшнийг татцгаагаад яг энэ хоёрын шиг хачирхалтай хайр дурлалын ирэлд гарцгаагаад ер нь л танихгүй хүмүүсийн дунд өрнөх сексийн харилцаа ирч хүчийг аваад эхэлдэг. Тэгтэл нэг өдөр Бакуригийн захирал ажилчдаа манай сэтгүүл Бакуригийн ачаар нэр хүндтэй болоод эхэллээ. Түүний хажуугаар ашиг орлого маань ч хэд дахин өсч эхэллээ. Ийм баяртай үйл явдлыг хэдүүлээ тэмдэглэх ёстой. Би өнөөдөр та нарыг бүгдийг чинь дайлна гэж хэлээд бүх ажилчдаа дагуулж гараад хоолнд орж байтал Бакури захирал дээр очиж захиралдаа хоёулахна уулзъя гэж хэлээд захиралаа гадагшаага дагуулж гарч ирэнгүүтээ захиралдаа "Би дахиж энэ нийтлэлийг үргэлжлүүлж бичиж чадахгүй. Би болцож байгаа бүсгүйн талаар бичээд байгаа шүү дээ" гэж хэлтэл захирал нь нэрээ тийм билүү те. Гэхдээ чи нийтлэлээ бичгээ болчих юм бол манай сэтгүүл дахиад л уншигчдаггүй болчихно. Чи зүгээр л одоогийн шиг үргэлжлүүлээл бичээлээ л даа тхүү. Би чиний цалингийн чинь нэмээд өгье. Ер нь би чиний цалинг 2 дахин нэмье заа юу. Тэгээд хоёулаа энэ талаар дахиж хизээж ярихгүй шүү за гэж хэлээд дотогшоо гүгээд орчихдог. Харин Бакури Жионы өмнө гин буруутай юм шиг санагдаад Жионд үннээ хэлэхэр шидэнгүүтээ Жионыг дуудаж уулзаад "Жионо би чамд нэг чухал юм хэлэх гэсэн юм аа" гэж хэлтэл Жион руу нэг найз нь
Танаа хуучин найз залуучин өнөөдөр хормоо хийж байгаа юм байна штэ гэсэн зурвсыг илгээгээд. Хуучин найз залуугийнх нь хормоо хийж буй зургуудыг илгээж энэ хоёрыг сатааруулад Пакуригийн чухал яриаг нь тасалдуулчихдаг. Тэгсэн чинь Пакури Жионд "Хөө Жионо, наад залуучин өмнө нь чиний амьдралыг бүснүүлж исэн гэсэн байхаа. Тэгвэл хоёулаа өнөөдөр очиж наад залуугийн чинь хормыг бүснүүлье. Манай Жионыг гомдоосон хүн аз жаргалтайгаар хормоо хийх ёсгүй" гэж хэлтэл Жион Пакуриг "Вау, энэ ямар мэдрэмжтэй, ямар хоншоортой, ямар тасархай залуу вэ" гэж үнэлээд Пакуригийн үгэнд нь ороод Эксийнхээ хормыг бүснүүлэхээр хорин болж буй ресторанд нь хурч ирдэг. Харамсалтай нь Жион хормоо хийж буй аз жаргалтай Экс харангуйтаа гинэтгэн зөөлрөөд Пакурид "Хоёулаа эндээс зүгээр л буцацгаая дөө. Би түрүүн сэтгэл хөдлөлтөө хит их автаад буруу шийдвэр гаргасан байна" гэж хэлтэл Пакури. "Чи үнэхээр буцмаар байгаа юм бол чинийхээр л болцгоё доо. Гэхдээ чи төрүүлээд гарч бай. Би араас чинь очие" гэж хэлээд хормонд ирсэн хүмүүсийн бэлгэний чагсаалтыг тэмдэглэдэг дансныхын дэвтрийг хулгайлж аваад Жион дээр хурч ирэнгүүтээ "Жионо зүгтаарай. Жионо хурдан гүүгээрэй" гэж хэлээд Жионы гарнаас нь хөдөлж зүгтаагаад нэлээд хол гүйснийхээ дараа Жионд өнөөхөө хулгаасан дэвтрийг гаргаж ирж өгөнгүүтээ "Одоо танаа Экс чинь хинхэн өөрт нь ямар бэлэг өгснийг мэдэхгүй. Чамайг өмнө нь хуурч гомдоосныхоо хариуд энэ зэргийн зүйлтэй нүүр тулж манарах ёстой" гэж хэлээд Жионы хайрыг нь хүргэж нэг хэсэгтэй л бүтэн хайрлалцаж бүтэн бавлццгаадаг. Ингээд нэгэн өдөр энэ хоёр хамтдаа парк ороод галзуу улган дээр суухаар гар утснуудаа сагсанд хийж үлдээтэл Пакуригийн утсанд нэгэн зэрэг мангар олон нотификейшнгууд ирээд Жион нөгөөдхийг нь шалгахаар Пакуригийн утсыг авч нээгээд Пакуригийн бичсэн нөгөөх нь нийтлэлүүдийг нь олж уншаад мөн хүмүүсээ Жионы талаар буюу өөрийнх нь тухай янз янзын сэтгэлдүүдэд үлдээчихсэн байсныг хүртэл олж уншаад энэ бүх хугацаанд Пакуритэй өнгөрөөсөн бүх дурсамж нь зүгээр л нэг нийтлэл болж хэвлэгддэг байсныг олж мэдээд Пакури дурман хугрангуудаа Пакуритай уулзаж "Чи нэгмөө нийтлэл бичихийн тулд надтай уулздаг байсан юм уу? Чи ердөө л мөнгөний төлөө намайг ашигладаг байсан юм уу? Чи бүр миний хэлсэн ярьсан болгоныг бас миний бүх үйл хөдлөлүүдийг алдалгүй бичдэг байсан юм байна штэ тий. Би чамайг арай ч юм хүн гэж бодоогүй. Энэ мөчөөс эхлээд бидний дунд байсан бүх зүйлс дууссан" гэж хэлээд Пакуриг орхиод усан нүдлээд гэрлүүгээ явдаг. Харин Пакури шууд тэр дор ажилласаа гараад Жионтой уулзаж учраа хоолохыг оролддогч Жион түүнийг блоклж холбогдох боломжгүй болгоод дараад нь найзууд дээрээ очиж ховлоод би Пакуритэй дахиж хизээж харьцахгүй гэсэн амлалтыг өгөөд Пакуритэй уулзалгүй ойролцоогоор 2 сарыг өнгөрөөдөг. Тэгээд нэгэн өдөр Жион уламжлалт ёсороо цусаа хандуулчаад гомь идэхээр нөгөө байн очдог гомьгийнхаа газарт л Пакури төрүүлээд ирчихсэн. Өөрийг нь хүлээгээд гомь идэнгээ сөөжөө угаа сууж идэг ба. Жион Пакуриг харангуйтаа шууд гомьгийн газраас гарч явтал Пакури араас нь дагаж гүйж гарч ирэнгүүтээ "Жионо, би чамд нэг юм хэлэх гэсэн юм аа. Би чамайг байнга сандаг, бас би чамайг байнга боддог. Хоёулаа одооноос ямар ч нийтлэл болон зохиол бичихгүйгээр дахиад шинээр болцож эхлэдэх үү? Би чамайг яг одоо болцоонд үрж байна. Чи надтай болцгоо" гэж орилсоор Жионтой хамтдаа цаашаа алхаж энэ удаадаа жинхнээсээ болцохоор болцоогоод энэхүү киног өндөрлөө үлдгээ.